Эрхэм Монгол Улсын ерөнхийлөгчөө таны өнөөдрийн амгалан айлтгыг хэлж байна. Монгол Улсын их хурлаас 2019 оны 11-р сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн уралдаанд оролцсон 64 гишүүний 100% саналаар баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын төрийн тэргүүн танаа өргөн барьж танилцуулж байна. Монголын ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаач тэгээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт ярилцлага, танилцуулга, хэлцүүлэг зохион байгуулж санал нэгүрийг тусдаа авч үзлээ. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл саналыг судлах, хэлцүүлэх, зөвшөлдсөх ажлын хэсгийг ахлан ажилласан танд Монгол Улсын их хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Үндсэн хууль нь үндэсний зөвшөөрлөлийн дээд баримтчиг учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлцүүлгийг энэ зөвшөөрлөлийн хүрээнд явуулахын тулд улсын их хурл хууль тогтоох дээд байгууллагын хувьд үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ойлголцохыг эрхэмж ажиллаа. Иргэд олон нийтийн зүгээс ирүүлсэн санал түүний дотроос Монгол Улсын ерөнхийлөгч таны болон парламент судалтай ачсан нам бусад улс төрийн хүчнүүдээс ирүүлсэн төсөл саналууд нь улсын их хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга томьёолын хувьд үндсэндээ давхцаж байсан. Энэхүү онцлог нь нийт нийгэм, ард олонны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт өөрчлөлтөнд нэгдэн туссан хэрэг гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ 2015 онд өргөн барьсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй агуулга агаар үндсэндээ нэг хэрэгсөө адил гэж хэлж болно. За өмнө сүүлийн 3 парламент дамжиж 10 гаруй жил хилцэгдсэн үндсэн асуудлууд туссан байна. Эрхэм ерөнхийлөгчөө, Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуулийн 28.5% буюу 70 зүйлийн 19 зүйл 36 заалтыг хөндсөн байна. За энэ 36 заалт бол үндсэндээ 2015 оны 2012 оны хэлэлцсэн асуудлуудын суурь байгаа. За эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт тэнцлийг хангаж засгийн газрын доктортой байдал парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд нэгдүгээр үндсэн хуулийн 2000 онд оруулсан 7 өөрчлөлтийг засаж сайжруулсан. Үүнээс 6-г нь зассан. Хоёрдугаарт нь таны санал, гишүүдийн саналаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байж түүний өрөө гөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим туссан. Монгол Улсын нийгэм эдийн засгийн урт хугацаанд доктортой хөгжүүлэх бодлогын хуультай холбоо залгамж чанар нэгдмэл байдал доктортой байдлыг хангасан заалт орсон. Хууль санаачлах эрхийн болон ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхойлсон. За улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах үйл ажиллагааны үндсэн зарчим санхүүгийн хөөсвөр зарцуулалт нийлт тод байх зарчмууд тусгалаа болсон. За шүүхийн бие даасан шүүгчийн хараа тус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийг хариуцлагатай байх, шүүхийн сахилгын хороо гэдэг заалтууд орсон. Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үнцийг боловсронгуй болох зэрэг зохицуултууд тусгасан. За энэ дотор ерөнхийлөгч таны өргөн мэдүүлсэн төсөл санал тусгагдсан байгалийн баялаг төрийн нийтийн өмч байх, хууль санаачлах эрхийн болон ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхойлох, тусгаар тогтнолын асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахгүй байх, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах зэрэг 10 гаруй асуудал энэхүү нэмэлт өөрчлөлтийн агуулгыг улам гүнзгийрүүлэн баяжуулсан болохыг онцлон тэмдэглэж байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг дагалдан улсын их хурл ерөнхийлөгчийн тухай, орон нутгийн сонгуулийн тухай, улс төрийн намын тухай, засаг захаар нутаг дэвсгэрийн нэгж дүүний удирдлагын тухай, үндэсний баялагын сангийн тухай зэрэг 30 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орж зарим хуулийг шинээр батлах ийм бодит шаардлага бий болно. Өөрөөр хэлбэл энэ хуулийн хувьсгал Монголын нийгмийг, Монгол төрийг хариуцлагатай, хяналттай, сахилгатай, дэг журамтай, бас доктортой болгох энэ үндсэн их суурьуд энэ их хуулинд орж батлагдж байна гэж ойлгож байна. Энэ өөрчлөлтүүд нь Монгол улсад хууль эрх зүйн дөрвтэй шинжилгээ эхлүүлж нийгэмд шударгаас хариуцлагын тогтолцоо бэхжих үнд суурь болно. Монгол Улсын үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь өнгөрсөн 27 жилийн олд амжилтад өгнөн алдаа сургамжаад зэгнсэн үндсэн хуулийн үзэл баримтлал суурь зарчманд бүрэн нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байна.
Тиймээс Монгол улсын төрийн тэргүүн үндэсний юм нэгдлийг илэрхийлэгч, эрхэм ерөнхийлөгч таныг Монгол улсын үндэс хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн уг эрхийг нотлож баталгаажуулах ажлыг ёслол төгөлдөр одоо зохион байгуулж гүйцэтгэх гэдэгт бүрэн итгэлтэй байна. Танд баярлалаа. 25 25 таарах юм билээ.